Гадаад дотоодны ашиг онжоо айсан этгээдүүд цахим орчинд нэр нүрээ нуусан хуурамч хаяг төлбөртөө торгоол сүлжээгээр зохион байгуулалттайгаар худал мэдээллээр иргэдийг үтгэн талцуулж байна. Дээрээс нийгмийн итгэлцэл, үндэсний аюулгүй байдал, тэр дундаа үндэсний эв нэгдлийг сарниулж буснуулж цаашдаа улс орны тогтвортой байдлыг ганхуулах, бүр цаашлах юм бол бидний ирээдүйн хойч үе болсон хүүхэд багчуудын ирээдүйд занал хийж байгаа учраас нэр нүрээ нуусан төлбөртөө хуурамч хаяг тэрний ард суугаа этгээдүүдэд нуугдах орон зай байхгүй. За мөн нуугдах гიშгэх газар байхгүй гэдгийг хэлээ. Бүгдийн эхнээс нь илрүүлж байгаа. Хуулийн хариуцлагын тооцоолж байна. Өөрөөр хэлэх юм бол хууль хариуцлага хоёр энэ этгээдүүдийн араас бол байнга дагж явна гэдгийг бас хатуу сануулж хэлж байгаа. Мэдээж бид үжил бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална гэдгээ тодорхой хэлж байгаа. Гэхдээ эрх чөлөөний нэрээр хүний нэр төр талдах, иргэний алдар хүндийг гутаах, цаашдаа зохион байгуулалттай худал мэдээлэл тараах, түүнийг нийгмийг талцуулж хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшөлд цөргөөр нөлөөлөх. За тэгээд үндэсний үнэт зүйлд хор хохирол учруулах үйл ажиллагаанд хатуу арга хэмжээ авна гэдгийг бас хэлье. Бид шүүмжлэлийг хаах гэж байгаа бус гүтгэлгийг харин зогсооно гэж байгаа. Иргэний дуу хоолойг боомлох бус хуурамч хаяг мэдээлэл зогсгүй хортой мэдээллүүдийн тархалтыг бас зогсоох зайлшгүй шаардлага байна гэж үзэж. Энэ дээр та бүхэн харж байгаа бах. Нийт 2025 оны эхний 6 сарын байдлаар 7670 хэрэг энэ цахим орчинд үйлдэгдсэн байна. За ингээд Facebook, Twitter, Instagram, WhatsApp, Telegram гээд Viber-ийн хэмжээнд үйлдэгдсэн. 26 оны байдал эхний 6 сарын байдлаар 9382 гэмт хэрэг. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэг. Бүртгэгдээгүй хэдэн 100000 гэмт хэрэг байгааг та бүхэн мэдж байгаа. Ингээд англиад харуулах юм бол Facebook дээр 37.8% буюу 3549 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. За энэ бол дандаа зайлших, гүтгэх, хүний иргэний амьдралыг хохирох асуудлууд байгаа. За нийт 26 оны эхний 6 сарын байдлаар 27257 гэмт хэрэг үйлдэгдсэн байгаагаас цахим орчиндх нь 9382 буюу 34.4%, цахим заллин 7174 буюу 76.5%-ийг эзэлж байгаа. За ингээд та бүхэн 25-26 онтой харьцуулаад үзэх юм бол байнга энэ тоо өсөлттэй явж байгаа. За үүнээс үүдээд хохирч байгаа амьдралаараа, хувь заяагаараа, эрүүл мэндээр, амь насаараа, эд хөрөнгөөр ирээдүйн хувь заяагаа хохирч байгаа хэдэн мянган иргэн айл өрх хүүхэд багчууд байгааг бүгд бид төсөөлөхий аргагүй.